За өдрийн мэндийг хүргэе. Эрхэм зочид мөн энэ Investor Nation төрөлцсөн ирсэн залуучуудаа баярлалаа. Тэгээд өнөөдрийн бидний энэ панелийн сэдэв маань финтекийн дайралт гэдэг нэртэй байгаад байгаа. Тэгээд сая та бүхэн өмнө тавигдсан илтгэлүүдээс презентад бас харсан байх. Бид нар технологиод аягүй яриад байдаг хоцрогдсон юм шиг ингээд санагдаад байдаг гэсэн. Ингээ манай залуучууд төрийн хувийн хвшлийнх ингээд аягүй олон мундаг төсөл хийж байгаа юм. Тэгтлээ бас бид нар дэлхийн хөгжлөөс технологи хөгжлөөс хоцроогүй байна. Гэхдээ одоо ялангуяа финтек гэдэг ярих юм бол бид нар ач холбогдлыг нь ойлгож амжаагүй байжгаад шууд бусаар ингээд үр дүнгийг нь яг хувь болгоон байгууллага ингээд хүртээд эхэлсэн байгаа даа. Тэгэхээр финтек гэдэг үг нь өөрөө finance technology буюу одоо санхүү технологи гэдэг үг байгаа. Салбарын ингээд бүх оролцогчид маань ирсэн байна. Технологийн компаниуд, санхүүгийн компаниуд, хэмэл оюухан блокчейнээр ажилладаг компаниуд, төлбөр тооцооны системийг удирдах ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөлүүд манай зочноор ирсэн байна. Бид эхний асуултаа ингэж тамаар байна л да. Финтек гэхэлэр энэ нь өөрөө үгний утга учирыг нь бид нар аягүй сайн ойлгоод одоо нэг талдаа гарна гэдэг шиг нэг тийм гэж гармаар байгаа. Маргаан аягүй их байд юм байлээ. Би ингэ тоглогч нартай уулзаа яваад тахлаа. Финтек гэдэг нь өөрөө технологи дээр суурилсан санхүүгийн бизнес юм уу? Эсвэл санхүү дээр суурилсан технологийн бизнес юм уу? Ер нь финтек гэж юу хэлэх вэ? Ямар нүүр царайтай, ямар төр сэлбэртэй вгээд ингээд энэ тэмдгүү тодорхойлох тэрийг ярихасаа илүүтэй би ямар юм хэлмээр байна гэвэл зорилго маань юу вэ? Тэгэхээр хамгийн түрүүн бол түрүүн шуурхай байх хэвээр. Онлайны тухай ярьж байгаа ш дандаа. Дараа нь бол хэлбэр дөхөн байх хэвээр. Нэгэсэндээ тэрийг хөгшид өвөөгүй ашиглах болцоотой тийм юм байх хэвээр. Гуравдугаарт нь хямд төсөр байх хэвээр. Нэгэсэндээ одоо бид нар судалгаа хийж үзсэн л дээ 17 оны банкны байгууллагуудын мэдээлэл дээр үндэслээ. Тэгээ үзэхэд бол юу вэ? Банкны заалаар үзүүлж байгаа үйлчилгээний жилийн өртөг финтекээр дамжуулаад эцсийн хэрэглэгчтэй яг ижилхэн үзүүлж байгаа үйлчлэгээний өртөг хоёрыг харьцуулаад үзэхэд 10.2 дахин хямд үйлчлэгээ хүргэж байна. Тэгээд энэ 10.2 дахин гэдэг чинь бол нөгөө тэр disruptive гэдэг чинь энийг хэлж байгаа байхгүй. Энийг хэрвээ бид нар хүлээж авахгүй юм бол оршин тогтнохгүй юм болох гэж байна. Тэр банк санхүүгийн байгууллагууд чинь. За дараагийн нэг асуудал бол юу вэ? Өргөн нийт тэрийг таашааж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр миний саяын 3 нөхцөл өргөн нийт таашааж хүлээж авах хангалттай нөхцөл бас биш байж магадгүй. Нэгсэндээ хичнээн сүрхээ байгаад өргөн нийт хүлээж авахгүй байх тийм шанс бас байгаа. Тэгэхээр энэ олон юмуудыг хэрэгжүүлж чадж байгаа байж ижил тэгээд энэнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол нэр нь 1000 финтек байгаа нэмэр байхгүй. Тийм болохоор гол асуудал бол энэ юм руу бид нар онж зөв явж чадж гин үгүй юу гэдгээл харах хэрэгтэй гэж байна. Тэгээд илүү технологи тал руугаа шилжих гэдэг нь тийм финтек гэдэг. Технологигээр энэ угаасаа шийдэгдэж чадахгүй. Тийм. Мөнгөөр цахилтаа юу гэж хэлж байна. Тэгээд Candy гэдэг одоо бас айгүй олон жил яваад модон дараа сая өнгөрсөн онд тийм Монгол банкнаас цахим мөнгөний ингээд тусгай зөвшөөрөл авсан. Яг энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Candy цахим мөнгөний тусгай зөвшөөрөл бол Монгол Улсын зах зээл дээр маш шинэ ойлголт болсон л доо. Яг үүнийг тайлбарлахын тулд бид нар Candy-г анх эхлүүлсэн түүхээ бас яриулах гоё болно. Mobcom корпорац 2008 оноос эхлэн цахим мөнгөний бизнесийг одоо явуулах хэрэгтэй байна. Ирээдүйд нийт хэрэглэгч бол зөвхөн гар утсаа ашиглаад бүх төрлийн төлбөр тооцоо болон бусад санхүүгийн үйлчилгээний хэрэгцээг хангах боломжтой болох юм байна гэж төслийн багийг байгуулсан. Түүхтэй тухайдаа бас Most компанитай хамтарч ажиллаж байсан. За тэгээд 2010 оноос бол бид нар банк бус санхүүгийн байгууллага болж байгуулагдаад ерөөсөө л яг л гар утсан дээр суурилсан төлбөр тооцоо тухайн дансыг хэрэглэгчдэд яаж өргөнөөр ашиглуулах вэ гэдэг дээр л чиглэж ажиллаж байсан. За тэгээд Bombi Express нэртэйгээр тухайн үед энэ цахим мөнгөний үйлчилгээг зах зээл дээр нэвтрүүлжсэн. За тэгээд 2014 оноос бол бид нар нөгөө Candy гэж ребранд нэрээ өгөж өөрчлөөд илүү хэрэглэгчийн нөгөө анхаарлыг татах үүднээс loyalty функцтэй хоёулдуулж өгч байсан байхгүй.
Энэ үеэс эхлээд ерөнхийдөө энэ зах зээл дээр одоо бол яригадаад байгаа финтек шинжрүүгээ энэ захин мөнгөний үйлчилгээ маань илүүтэй хандсан. Одоо энийг би бас ингээд жишээгээр тайлбарлая гэх юм бол санхүүгийн үйлчилгээнд дээрээ илүү суурлаад технологи ингээд хүргээд өгөхөд ирэхээр одоо ингээд явж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын үндсэн үйлчилгээтэй маш төстэй хэлбэртэй. Одоо Mobicom корпорац жишээлбэл мобайл банкинг гэдэг үйлчилгээг санал болгож байгаа. Санхүүгийн үйлчилгээнд дээрээ тулгуурлаад технологиг бэлдэж өгч байгаа хэлбэртэй болчиход байгаа байхгүй юу? За Candy буюу захин мөнгөний үйлчилгээ, финтек гэх технологи дээрээ суурлаад санхүүгийн үйлчилгээ хэрэглэгчид өгөх чиглэл рүүгээ хандаад тэгэхээр технологи төрүүлж ажиллаж эхэлж байгаа. Хэрэглэгчийн өөрийнх нь хэрэгцээ шаардлагыг технологиор дамжуулаад анализ хийх төвшөндөө ч юм уу те дата боловсруулалт явагдчихад түүнийхээ дараа түүнд тохирсон санхүүгийн үйлчилгээг санал болгож эхэлж байгаа. Ингээд хэрэглэгчийг урьдчилан таньж байгаа нотлох баримтаар хэрэглэгчийг нөгөө нэг нүрийн улаатал бүх юмыг яриулж авах шаардлага одоо байхгүй болж байгаа. Бичиг баримтаа авчирч үзүүлээ гэх шаардлагагүй болж байгаа тийм. Гээд ингээд зах зээл бол 2008 оноос хойш ерөнхийдөө технологийн хөгжөөд хэрэглэгчид үйлчилгээг нөхөх чиглэл рүү ингээд яваад эхэлсэн учраас зах зээлийн чиг хандлага зохицуулагч байгууллагууд за оролцогч талууд бүгд бол яг энэ хандлагыг олж харсан юм шиг. Ингээд ирэнгүүт 2017 онд үндэсний хэлбэрийн системийн тухай хууль Монгол Улсад анх удаага батлагдсан. Энэ дээр цахим мөнгөдөг ойлголтыг яг хуульчилж өгсөн. За тэгээ энэ дээр бол яг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр бит бус байдлаараа зах зээл дээр санхүүгийн үйлчилгээ хүргэх гээд бүрэн боломжтой байна гэж явж байсан учраас бид Монгол банкнаас энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг аваад төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр Candy үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулж байгаа. Тэгэхээр маш товчхондоо хэлэхэд Mobicom корпорац баг ингээд арилжааны банкны бизнес рүү ороод баг бодит өрсөлдөгч болж эхэлж байгаа гэж хэлж болох уу? Яг шууд дотор арилжааны банк шиг бол бас биш тийм ээ. Банкны үйл ажиллагаа, за банк санхүүгийн байгаль ажиллагаа, тэгээд захин мөнгөний үйл ажиллагааны хамар хүрээ бас онцлогтой. Тэгээ энэ хуулиад байгаа захин мөнгөний журмууд гарсан түүн дээр бас тодорхой хэмжээний хязгаарлалтууд тавьж өгсөн байдэ. Гүйлгээний дүнгээсээ хамаарат тухайн зансандаа байршуулах мөнгөний хэмжээ, дээрэс нь нөгөө хадгаламж авах боломжгүй байх энэ төр гэд те шууд банкны үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээнээс тодорхой түвшинд хязгаарлагдмал. Тэгвэл өнөөдөр хэрэглэгч гар утсаа бариад технологийн дэвшлиг ашиглаад явж байгаа тохиолдолд анхан шатны санхүүгийнхээ хэрэгцээ шаардлагуудыг хангах боломжийг хуулиар гаргаж өгсөн. Зах зээлийн хэрэгцээгээр нь гарч ирсэн ийм боломжн дээр бий болсон үйлчилгээ. За баярлалаа. Ган зөрөг захирал Арт Кредит компани захирал одоо өнөө маргаашгүй IPO хийгээд бас нээлттэй компани болгож байгаа. Сая ингээд Арт Дижитал банк гэдээ бас яриад ах шиг байна. Одоо банк юм уу, банк бас санхүү юм уу, одоо технологийн компани юм уу? Яг энэ концепцээр яг юуг зарлах гэдэг байна? За тий бид нар ерөөхдөө Арт Дижитал банкинг гэдэг аппликейшнийг бол өнөөдөр одоо харилцагчтай нэвтрүүллээ. За манай компани Арт Кредит маань бол банк бол өөрөө биш. Яг хуулийнх нь статус нь бол банк ус санхүүгийн байгууллага, санхүүгийн зохицуулах хорооны одоо зохицуулалтанд ор үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ өнөөдрийн одоо технологийн хөгжлийн давуу талыг бид нар ашигласнаар банкны төвшөнд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг одоо та бүхний гар утсан дээр аваачиж үзүүлэх боломжтой болж байна л да. За энэ маань бол ерөөхдөө финтек маань бол уламжлалт одоо банк санхүүгийн байгууллагууд бол айгүй их хүний нөөцлөөр тулгуурлаж явдаг. Хүний ажиллагаа ихтэй байдаг. Хүн ажиллаж байгаа учраас цалин их төлдөг. Дээр нь хүн алдаа гарах магадлал бол нэлээд их байдаг. Финтекүүд бол энэ асуудлыг бол шийдэж байгаа. Юу гэвэл хүний ажиллагааг илүү автоматжуулж байна. Credit scoring гэж ярьж байна. Одоо хүний зээлийн үнэлгээ хийхдээ автомат одоо хиймэл оюун ухаан ашиглаж хийдэг болж байна. Энэ нь бол илүү наривчлалтай, илүү одоо алдаа гарах магадлал багасж байна гэсэн үг. За хүн бага ажиллана гэдэг маань бол ерөөхдөө үйл ажиллагааныхын зардал нь буурж байна гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө хүү шинтгэлийн зардлууд бол түрүүн сөгтөрж байгаас хэлсэн зардал бол нэгдүгээрт буурах ёстой. Дээр нь амар хялбар болох ёстой. Тэ заавал аль нэг банкны салбар дээр очиж үйлчилгээ авах шаардлагагүй болоод одоо гар утсан дээр банкны салбар орж ирж гин л гэсэн үг юм бол товчхийл. Батүлэг захирал UNP International гэдэг одоо хятадын төлбөр тооцооны хятадын чиглэлд одоо дэлхийн тэргүүлэх одоо төлбөр тооцооны систем болчихсон. Би сая статистик мэдээ харж байгаа зарим гүйлгээний дүн болон тоогоороо Visa Master-ыг зарим бүсэнд дээр бүр нэлээд хол хайцсан байлээ. Тэгэхээр
Тэгэхээр энэ олон улсын төлбөр тооцооны систем байгуулгын хувьд та финтек гэдэг яаж харж байна? Монгол финтекийн дайралтанд бэлэн үү? Unipe International байгууллага бол төлбөрийн картын байгууллага гэхээсээ илүү одоо яг олон улсад одоо Global Payment Network гэж ярьж байгаа. Олон улсад одоо төлбөр тооцоо хийх санхүүгийн дэд бүтцийн компани гэж явж байгаа. Олон улсын стандарт дээр суурилсан, технологи дээр суурилсан юм компани. Тэгээд ганц зэрэг захирлын асууж байгаа асуултын хувьд нэг үгээр хэлбэл Unipe International байгууллага өөрөө нэг талаасаа финтек компани гэж харж байгаа. Зөвхөн мөн банкуудыг ч гэсэн одоо миний хувьд финтек компани л гэж харж байгаа. Энэ одоо яг технологи дээр суурилсан банкны үйлчлэгийг харилцагчид яг сүүлийн үеийн одоо энэ нөхцөл байдлыг харахад дэлхийд дахинд Монголд бол яг банкуд яг энэ финтек маягаар технологи дээр суурилсан банкны үйлчлэгийг хүмүүст хүргэхээр чиглэж ажиллаж байгаа. Яг энэс өмнөх жилүүдэд бол арай өөр өссөн баг гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө финтек гэдэг бол технологи дээр суурилсан санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байгаа бүхий л оролцогчд гэж харж байгаа. За баярлалаа. Эрхэнбаатар захирлын саналыг сонсъё. Одоо нөгөө цахим шилжилттэй холбоотойгоор финтектэй холбоотой бас нөгөө Lloyd Tech гэдэг ингээ хуульцсан зөндөө олон техникүүд гараад ирсэн. Тэгэхээр зүгээр сэтгэлгээний л ялгаа байх шиг байна гэж бодоод байгаа байхгүй юу? Уламжлалтаар одоо жишээ нь хүндээ тулгуурсан ч юм уу нөгөө бичиг цаастайгаараа ингэж ийм уламжлалтаар явах уу? Эсвэл орчин үеийн технологийн бүх одоо шинэлэг юмнуудыг ашиглаад бага зардалтай тэгээ хурдтайгаар нэвтрэлт хийгээд явах уу гэдэг сэтгэлгээний хувьд бол ингээ ялгаатай гэж хараад байгаа. Дээрээс нь яг энэ финтек бол энэ дижитал банкинг ч юм уу үйлчлэгнүүд айгүй их сайн гарч ирээд тэгвэл бас нэг зүйлийг бас давхар ингэж нөгөө дагалдах гэх юм уу нөгөө үйлчлэгнүүдэд бус газруудын төрийн ч юм уу үйлчлэгнүүдийг хамт ингэж одоо нөгөө инновац хийж ингэж дагуулж явахгүй бол одоо жишээ миний бодлоор нөгөө натриат гэсэн үйлчлэг байгаа. Яг үгээр нөгөө гэрээ хийхээр зэрэг заавал ийм цаасан баримт байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бол нөгөө натриатаар баталгаажуулах хэрэгтэй тийм. Одоо бол сая яг нэг журам гарангуут нөгөө иргэний захим үнэлэхийг бол одоо жишээ нь натриатаар баталгаажуулах шаардлагагүй гэсэн. Гэхдээ үндсэн үйлчлэгнүүд чинь айгүй ингээд сайжирсан боловч бусад тэрэндээ орох одоо нөгөө дагалдах тэр үйлчлэгнүүд чинь өөрөө бас айгүй удаад байгаа гэх юм аа. Тэгээд натриат байна, тэр лавлагаанууд байна, гэрэлтийн лавлага. Одоо яг хур дан гэсэн системүүд болохоор шийдэд ингээд төрүүлсэн явж байгаа байх л та. Би дараагийн асуултыг наривчлаад асуумаар яг хэрэглэгчийн хувьд одоо саяхан хэдүүлэг түүх санаа л да баг 10 гаруй жилийн өмнө л та бүхний зарим нь санаж байгаа. Mobicom, Skytel хоёр хоорондоо мессеж бичиж болдгоо байлаа шүү дээ, тий. Төрийн байгууллага хүчээр тэр хоёрыг системээ нээж хоорондоо харилцдаг бол гэж хэлсэн. Бараг 5-6 жилийн өмнөхөн одоо юу гэдэг банкуудын одоо бүх төлбөр тооцооны систем бас тусдаа байдаг байсан, тий. Нэг одоо худалдаа хөгжлийн банкны ATM-с худалдаа хөгжлийн банкны картаар л мөнгө аван, тий. Өөр банкны хүлээн зөвшөөрдөг. Дэлгүүр болгон бараг 10 банкны POS нэг кассан дээр тавьсан бүдүүлэг системтэй байгаад байсан. Зүгээр хийж байгаа ажлыг чи яагаагүй шүү. Гэхдээ том зургаар нь харах юм бол одоо энэ финтек гэдэг энэ ингээд тусдаа та нарыг хөгжүүлээд хийгээд байгаа юм чи яг надад тэгж харагдаад байгаа байхгүй юу? Тэ нэг ижил зорилготой нэг имийг ингээд тусдаа хийгээд идэг. Тэр нь ингээд гоё кул юм шиг мөртлөө эргээд та айгүй их цаг зав мөнгийг энэ чи зарцуулж байгаа. Хэрэглэгч надад айгүй тийм зовлонтой болж байна л да. Би канд хэрэглэхийн тулд заавал тэ Mobicom хэрэглэгч байна. Одоо юу гэдэг ганц зураг захирлын бүтээгдэхүүн хэрэглэхэд бол заавал одоо танаа дээр данстай байна ч гэдэг юм ингээд нөгөө амьдралыг амархан хямдхан болгоё гэсэн нөгөө технологи маань сүүлдээ ингээд дарамт болох гээд байх шиг байгаа даа л да. Энэ дээр энэ том зургаар нь экосистем гэдэг талаас нь та энэ асуудлыг харж гин үү? Энийг шийдэхээр төлөвлөж байгаа ажил байгаа юу гэсэн хэлж өгслээ. За ер нь утсаараа дүүрэн аппликацтай болж иж мэдээ. Би бол 10 хэдэн одоо аппликейшн хэрэглэж зөвхөн санхүүгийн. Гэхдээ энэ бол яг ч арга байхгүй. Би нэг ийм үг хэлдэг юм л да. Ер нь манай энэ финтекийн хөгжилд саадуулж байгаа хоёр юм байна. Амбиц, инерц хоёр гэж. Саадуулж байгаа. Тийм, саадуулж байгаа. Гэхдээ бид нар interoperability харилцан холболтын асуудлыг түрүүний дээр өөрөө хэлдэг дөрвөн үүрэн холбооны операторын асуудлыг шийдсэн шүү дээ. Тэрнтэй адилхан бас энэ дөрвөн ATM, баахан POS-ын асуудлыг Монгол банк 2009 онд бас шийдсэн. Тэрэн шиг энэ харилцан холболтын асуудлыг бид нар шийдчих юм бол амбицийг бид нар саад дотгор биш, амбицийг харин хөгжлийн
хөдөлгүүр болгож ашиглах болцоо нэгдэж байна. Тийм учраас харилцан холбоотой асуудлыг төр оролцдог юм уу? Эсвэл энэ хувийн хэмжээний байгууллагууд өөрснөө нийлээд холбоо төрийн бус байгууллагын шугамар журмалдаг юм уу? Энийг бид нар журмаллах хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй. Та тэгвэл ямар ч хоорондоо нэгдээд ажиллах ёстой гэдэг дээр бол санал нийлж байна. Тус үрдээ явъя. Гэхдээ хоорондоо харилцан холбогддог. Нэгсэндээ эцсийн хэрэглэгч алийг ч авсан үйлчлэгийг орон даяар авч чаддаг байх хэрэгтэй. За би ярилцгаа. За миний харж байгаагаар бол ерөнхийдөө энэ олон бүтээгдэхүүнүүдээс ер нь бол цөөн хэдэнд үлдэнэ гэж харж байгаа. Тэгээ ирээдүйд бол ерөнхийдөө илүү одоо энэ санхүүгийн үйлчилгээнүүдийг одоо хүргэж өгдөг тийм платформуд хөгжинэ. Энэ платформ дээр санхүүгийн компаниудтай өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээгээр ер нь өршөлдөх юм болов уу гэж харж байгаа. Тэрнээс бол яг тусдаа юм их дэд үтэц хөрөнгө оруулалт хийгээд тусдаа ингээд явах бол ирээдүйд бол байхгүй болно гэж бодож байгаа. Ер нь бол илүү платформуд хөгжиж гарч ирнэ. Тэрэн дээр тулгуурсан бизнесүүд хөгжиж гарч ирнэ. Тэгээ өрсөлдөөн дээр үндэслээд аяндаа шүгднэ. Үйлчилгээгээр өрсөлдөнтэй. Сөгтөр захирал болохоор төр оролцоод механикаар нэг жоохон ингээд өгөөч. Харилцаа холбоотой асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Ер нь дэлхийд тэгж явж байгаа. Угаасаа бүх юм дээр нэгсэндээ энэ чинь инновац шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг ямар нэгэн байдлаар өвчээр одоо тэр өрсөлдөөнийг зогсоох гэж оролдож энэ тэр болж чадахгүй. Зүгээр харилцан холбогдох ёстой шүү та нар. Протоколоо тохирох ёстой шүү. Эсвэл ийм протокол баримтал тэрийг шийдэхгүй болохгүй. Мөчрөл захирлын дээр ямар бодлоо? Яг энэ бол яг нэг тийм тодорхой хэмжээний цаг хугацааны асуудал байгаа байхгүй. Манай хувьд бол яг та жишээ болгоод ярихлаар за канди цахим мөнгийг зөвхөн Mobcom эрхлэгч нар ашиглах боломжтой байлаа гэд. Яг нөгөө нэг анх хөгжиж эхэлтэхдээ л Mobcom корпорацийн эрхлэгчдэд илүү loyalty байдлаар илүү ингээд танилцуулаад явцсан. Гэхдээ үндсэн суурьа цахим мөнгөний суурьаар нь авч явчихсан. Тэгээ тусгай зөвшөөрөл авдгийн давуу тал бол одоо энэ дэр гарч байгаа. Аль ч операторын эрхлэгч байсан яг л төрөвчөндөө бэлэн мөнгөтэй банкны карттай явж байгаа шиг яг нөгөө Монгол Улсын үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгтэй тэнцэх үнцийн бүхий бэлэн ус төлбөрийн эрсдэл гэдэг тодорхойлолтоор ингээ ороод ирсэн байж байгаа. Энэ цахим мөнгөнийг бол ерөөсө дуртай газраа хаанч байсан хинч байсан ашиглах боломжийг бид нар бүрдүүлмээр л байгаа. Харамсалтай нөгөө нэг технологийн боломжууд маань ганцхан хэрэглэгч талдаа биш үйлчлэгээр штэ энэ чинь тий. Энийг төлбөр тооцоонд хүлээн авч байгаа бизнесийн байгууллагууд мерчант гэж хэлээ та тий. Цахим мөнгө хүлээн авахч байгууллагууд бас энд орох ёстой нэг асуудал байна. Тэгээ ингээ харахаар зарим газрууд ашиглахгүй байхаар хаалттай юм шиг харагдаад иж магадгүй. Аяндаа тэр байгууллагууд өөрийнх нь систем онлайн болоод технологиг ашиглаад эхлэхээрээ төлбөр тооцоог цахим хэлбэрээр авахаас гарцаагүй болно. Ингээд тэрхээрээ ашиглаад эхэлнэ. Тэгэхээр би нэг богинохон цаг л хэрэгтэй байх гэж бодож байна. Түүнээс биш би биендээ хаалт тавиад байгаа байдал бол одоо ингээд энэ төрлийн бизнес явуулж байгаа байгууллагууд дээр бол ажиглагдахгүй болж байгаа тийм ээ. Аль болох нээлттэй ажиллах. Чиглэлрүүгээ орж ирсэн байгууллагуудад бол нээлттэй байгаа юм байна тийм хамтарч ажиллахад. Батүлэг захирлаг энэ ялгаатай олон энэ экосистемуудын одоо эрсдэлч гэдэг юм уу одоо ядаргаатай сул талыг мэдэрч байна уу танайх нь олон улсын төлбөр тооцооны байгууллагын хувьд финтек энэ юун дээр бол зөндөө олон үйлчлэл байгаа шүү санхүүгийн зөвхөн төлбөр тооцоо хэсэг дээр нь одоо яг илүү төлхөө яриа гэж бодож байна. Хятадд одоо яг QR төлбөр тооцоо гэдэг энэ бүүн болж байгаа тийм одоо энэ Alipay, WeChat Pay гэдэг энэ нэг талаас одоо бүр ингээ хүн болгоны хэрэглээ болцсон. Зөвхөн хятад дотроо биш бусад гадаадын улсуудад бас энэ Alipay, WeChat-аараа гүйлгээ их боломжтой болоод эхэлсэн. Энэ бол UnionPay International-ийн хувьд бас нэг юу болсон. Зах зээлээс алдах тийм нэг юм болсон. Тэгээ одоо юу хийж байгаа вэ гэхээр UnionPay International EMVCo гэдэг олон улсын одоо энэ төлбөрийн системийн стандартыг тогтоодог байгууллагууд. Энэ байгууллагад энэ одоо Visa International, Mastercard, UnionPay, Amex гэдэг бүгд нэгдэн орцсон байдаг. Энэ санаачлаад яг олон улсын EMV стандартын QR төлбөр тооцооны стандартыг түрүү жил бий болгосон байгаа. Тэгээ одоо энийг дэлхийд ингээ хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр миний харж байгаагаар хэрвээ ингээд финтек компаниуд Монголд ингээд энэ хэвээрээ яваад байвал одоо нөгөө нэг мерчант дээр хэд хэдэн пост байдаг гэдэг шиг хэд хэдэн одоо QR наалтууд байхаар харагдаад байгаа. Одоо энэ QR дээр бол зөвхөн ArdPay-гийн аппликейшн л уншин ч гэдэг юм уу. Тэгээд бас зөвхөн Монгол дотроо л гүйлгээ их боломжтой харагдаж байгаа.
UNP-ийн хувьд болохоор Монгол дотор одоо энэ финтек компаниудтайгаа өрсөлдөхгүй хамтарч ажиллая гэдэг тийм чиглэл барьж ажиллаж байгаа. Одоо манай финтек компаниуд манайтай хамтраад ажиллавал бид нэр олон улсын тэр EMV стандартыг хамтран Монголд хэрэгжүүлж болно. Одоо QR-ын стандарт. Монгол дотор хийж байгаа гүйлгэнээс бол ямар нэгэн шимтгэл авахгүй зөвхөн одоо олон улсад хийж байгаа гүйлгэн дээр шимтгэл яригдана. Тэгэхээр одоо манай финтек компаниуд зөвхөн Монгол дотроо одоо энэ төлбөр тооцоог гүйцэтгэхээс гадна дэлхийд гарах бас тийм боломж бий болно. Нөгөө талаас гадны бусад орны одоо энэ QR стандарттай хэрэглэгчид Монголд ирээд одоо энэ манай финтек компаниудын хамтарч ажиллаж байгаа картер үйлчлэгч байгууллагуудаар одоо ATM-ээр үйлчлүүлэх тэр боломж нэлээд болохоор харагдаж байгаа. Одоо технологи улам хөгжөөд одоо та бүхний үндсэн бизнес ер нь бол энгийн нэрэл карт шүү дээ, тий. Карт одоо 5-10 жилийн дараа алга болох бүх юм ингээд нөө wallet гаруцуулах тийм эрсдэлч гэх юм уу, тийм юу байна уу тэрэнд? Түрүүн хэлсэнчлэн UNP International бол яг төлбөрийн картын байгууллага биш. Одоо яг нөгөө технологи төр суурилсан төлбөр тооцооны байгууллага гэж явж байгаа. Тэгэхээр төлбөрийн карт гэдэг энэ пластик бол манай ялч хүдэхтэй нэг үндсэн бүтээгдэхүүн. Энэ дэр цаашаа одоо яг дэлхийн нийтийн чиг хандлага дээр суурлаад өөрсдийн одоо innovation хэлтс газраас хэрэгжүүлж байгаа тэр судалгааны үр дүнд одоо энэ QR стандарт одоо захин мэтвч гэдэг юм уу цаашлаад одоо энэ зөвхөн QR төлбөр тооцоо биш тэр face recognition ч юм уу biometric төлбөр тооцоо гэдэг энэ чиглэлээр бас илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн төлбөрийн картын бизнес биш, ингээд цаашаа олон улсын яг тийм төлбөр тооцооны дэд бүтцийн систем гэсэн үг. Эрхмээ захирал одоо яг блокчейн одоо хиймэл оюун ухаан дээр суурилсан технологийн бизнесийн хүний хувьд энэ бүгдийг холбодог хаб нь болоо гэж бодож байна. Энэ том экосистемийг бүтээх талаар та хэдийн хийж байгаа ажил төсөл байна уу? Бага бид саяхан нэг шинэ төсөл эхлүүлсэн. Тэгээд тэр маань болохоор яг саяны нөгөө түрүүний дурдсан ягаад нөгөө яг биеэрээ хэрэглэж учраас нөгөө зовлонгийн амсчаа за нэг ийм асуудал шийдэхгүй болохгүй юм байна гэдэг нь болохоор нотрот буюу бүх энэ үйлчлэгчнүүдийн ард нөгөө контракт яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээр яг өөрийгөө гэдгээ хэрэглэж өөрийгөө баталчлаа. За тухайн үйлчлэгээ юм уу гэрээ хийх хүсэлтэй байна. Тэнгүүд нөгөө л нөгөө цаасаар явж байгаа харагдаад байгаа байхгүй юу. Иргэний бүрт юугаараа очлоо, үйл хөдлөлтөөр очлоо гэдэг юм одоо ингээд бүх юм цаасаар яваадсан. Тэгээд блокчейн технологи маань болохоор зэрэг тэр зүйлийг бол уул нь бол маш сайн шийдэж чадж байгаа шийдэл учраас бид нэр энэ яг одоохондоо ийм юу цаасаараа бол яг хугацаа байх бах. Гэхдээ ер нь бол нөгөө ирж байгаа цаг гэдэг утгаараа энэ цаасан биш ингэ дижиталаар ерөөсөө бүх энэ контрактууд явах юм байна гэдэг утгаараа бид нар ийм захин бичиг баримтыг баталгаажуулах ер нь бол цаасан болон дижитал файл ямар нэгэн гэрээ хилцлийг бүгдийг баталгаажуулах тэрийг блокчейн давхар баталгаажуулах юм үйлчлэгээ гаргасан л да. Үйлчлэгээ яг дуршиж байгаа гэх юм одоо 1-2 хэрэглэгчтэй дуршиж байгаа. Неотерицэг имэн гэдэг хуудсан дээр тушаад явж байгаа. Тэгээд нэг ерөнхийдөө бол нөгөө гэрээний процесс хурдан болчих юм бол энэ дижитал үйлчлэгээ бас айгүй хурдтай болох гэдэг байхгүй юу? Тийм болохоор энэ үйлчлэгээ нэлээд цааш нь хөгжүүлэх сонирхолтой гэх юм уу ер нь. Наа чин төрийн заавал оролцоо орж ирэх юм биш. Одоо жишээ нь цахим контракт ингээд та бүхэн хоорондоо тохироод ойлголцоод яангууд тэрийг нь эргээд хоёлаа байраа одоо жишээ нь өгүүлж заавалцаа зарж ийн гэж бодъё л да. Тэгэхээр банкн дээр ч очиж тийм үйл хөдлөлийн газар очихлаар эргээл нөгөө нэг цаасан нотроотой баримтыг нэхэд нөгөө нэг цахим юу гэж ерөөс тооцохгүй байдаг тийм хандлага байгаад дтэй. Тэгэхээр яг нөгөө юу гэж бодсон нөгөө Азууд буюу гэх юм уу монголчууд ер нь ийм шинэ гэх юм уу ийм төгжил төстэй айгуу дуртай гэх юм уу тийм онцлогтой юм байна. Тэгээд яг юунд ямар жишээн дээр харагдсан бэ гэхээр нөгөө энэ кондуктор дээр харагдсан тий. Кондуктор нөгөө анх нэвтрүүлж байхад ингээл маш их юм ярьжсэн. За монголчууд хизээч ингээд сурахгүй тий. Энэ над чинь соёлтой болсон газрын өндөр хүчтэй болсон орны чаддаг зөвлөж гэх юм уу. Тэгэл захин нөгөө ийм менежлүүд нөгөө тиг нэвтрэл одоо ингээд харахад бол хүмүүс маш соёлтой л байгаа байхгүй. Яг урдаараа ингээд орлоо, карта уншууллаа, дунд хаалаараа буулаа. Яг тэрнтэй адилхан бид нар бол яг нөгөө энэ үйлчлэл байхгүй болохоор зэрэг хүмүүс нөгөө энийг нөгөө мэдхгүй ойлгохгүй гэх юм уу эсвэл нөгөө
Аль нэгэн байдал нь төрүүлээд ингээ манлайлаа гэдэг юм уу, хувийн гэрчлэн ч юм уу эсвэл төрийн байгууллан ч юм манлайлаа хийж байгаа ямар нэг үйлчлэг гэх юм уу жишээ нь маш хялбар болоод ирэх юм бол хүмүүс чинь мэдээд эхлэв шүү дээ. За ингэж болт юм байна. Бид нар энэ бичиг цаас барьж одоо энэ замын төгжрөл энэ утаа энэ стресс нэрвт маш их цаг зарц болчихсон байна. Тэгвэл утсан дээрээс ингээл хитгэн товч дарах те хурууны ягээрээ ч юм уу нүрээрээ ч юм уу гэдэг юм биометрикээр явах боломжтой юм байна гэдгийг харуулчихвал гэдэг байгаа. Уг нь бол энийг шийдээд нөгөө цахим гарын үсгийн хууль дүрм журам гэдээ гарцсан байгаа л да тий. Гэхдээ энийг яаж хэрэгжүүлэх нь бол тодорхойгүй байгаа. Одоо нэг төхөөрөмж авах ёстой гэж байгаа тий. Донгол гэдэг нэртэй. Донгол тий. Тэр донголын тэгээд яаж хүмүүс ард иргэдэд тарах вэ гэдэг нэг асуудал байгаа. Тэрийг хүмүүс судалдаж авах уу тий. Тэгэхээр нөгөө хууль эрх зүйн орчин миний бодлоор одоо ингээ бий болгоод өгсөн байгаа. Тэгэхээр хувийн хвшлийнхэн яг энэ салбар дээр ажиллаж байгаа хүмүүс одоо нийлж энэ асуудлыг шийдэх ёстой болов уу гэж бодож байгаа. Яахын аргагүй одоо Эрхэнбаатар захирлын хэлж байгаа шиг банк санхүүгийн одоо финтек одоо тий хамгийн том асуудал нь бол миний харж байгаагаар яг асуудалж байх нэг жижигхэн одоо хүндрэл гэх юм уу тий зайнаас гэрээ хийх асуудал бол одоо хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал байна. Заавал нэг удаа ирж гэрээ цаасаар хийх гэдэг нэг асуудал байгаа. Түрүүн ярьсан нөгөө хур систем байна те хур систем, дан систем гэдэг. Дан систем рүү орж одоо хүний мэдээллийг авч скоринг хийж зайнаас одоо зээл олгоё гэж бодоход тэр дан руу ороход нөгөө цахим гарын үсэг хэрэгтэй болоо явчихж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг миний бодлоор шийдчих юм бол тэр нотрат энтер бол нэг шаардлагагүй болов уу гэж бодоод байна л да. Тэгээ миний дараагийн асуулт бас жоохон практик асуулт тамимаар байна. Сүүлд нэлээд бас финтек компани нууд итгэвчээд IPO хийгээд олон нийтэд янз бүрийн шинэ бүтээгдэхүүн гаргаж байна. Одоо бидний бас модонд орсон үг маань хитвч гэдэг үг болчиход байна л да. Wallet гэдэг тий. Тэгээд дахиад салбарын технологийн компанитай уулзаад эсвэл санхүүгийн байгууллагатай уулзахаар wallet гэдэг дээр бас яг нэгдсэн тийм ойлголт минийхээр тэгж яагаагүй анзаарагдаагүй. Бүгд өөр өөрөөр тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө Apple Pay гэдэг юм уу, Alipay гэдэг тэднийг харахаар нэг арай өөр юм байгаад байгаа шүү байгаа юм. Тэгэхээр яг тийм сонгодог wallet буюу цахим төрүүч тийм бүтээгдэхүүн Монголд байна уу? Та эдийн бүтээгдэхүүн тийм байна уу? Эсвэл хийж гин үү? Яг wallet гэж тодорхой. Яг wallet гэж юу хэлээд байгаа гэдэг дээр тодорхойлтууд янз бүр байгаа. Тийм. Тэгээд одоо жишээл манай Most Money wallet бол 12 онд үйлчлэгэнд гарсан. Одоо 40 жил ашиглаад олон төмний хэрэглээ болсон. Тэгээд би тэр тодорхойлтуудаа харьцуулаад үзэхэд бид нар тэр бодит гэсэн тодорхойлтод байгаа бүтээгдэхүүнүүдээс гадна байхгүй бүтээгдэхүүнүүд хүртэл байгаа. Ингэсэн доо түрүүн нөгөө гавны захирал хэлж байгаа тэр бид нар дэлхийд бүр дээгүр явж байгаа гэж. Тэр чинь бид нар тэр тодорхойлтоос хамаагүй илүү хүрээнд асуудал хандаад байна. Асуудал бид нар яаж хандаж ийнгүй хүний карманд гар ус яваа. Тэр гар усаар тэр хүний хүссэн хүлээсэн ямар ч үйлчлэгийг аваад ирэхэд тэр хүн сэтгэлд нийцэж байгаад бол дургуутсахгүй. Тийм учраас энэ дээр ямар нэгэн хязгаар байх ёсгүй юм байна. Ерөөсөө тэр хүний эрэлт хэрэгцээ байгаа тэр таашааж яваад баярлж ивэл тэр бүгдийг гар ус руу чихээд ий гэж. Та тэгэхээр Most Money-га бол wallet гэж тодорхойлж байгаа юм тийм. Тийм учраас modern wallet гэж хэлэх гэдэг. За миний хувьд бол би яг энэ асуултыг бас жоохон бодж лээ л да. Нөгөө хитвч гэхлээр юу вэ гэдгийг одоо ингээ ойлгомоор байгаа. Одоо та нар ингээ бүгдээрээ хитвчтэй байх те. Одоо манай панелистүүд ч гэсэн ингээ хитвчээ гаргаж ивэл ямар хитвч гарах вэ? Минийх бол нэг иймэрхүү болцсон. Тэгээд бид нар бас Candy Pay хитвчл гэж ярьж байгаа ялгаагүй те. Тэгээд одоогор бол миний хитвч нэг иймэрхүү. Өмнө нь бол нэг энээсээ нэг 3 дахин том ч юм уу те. Тэгээд дотор нь ингээ заавал нэг бэлэн мөнгөтэй. Бэлэн мөнгө маань бас нэг юм дэвсгэртүүттэй явахгүй бол болохгүй те. Эдэмээс ч мөнгө авахта 39 юм уу 59 мянга сарчмуу авчмаар заавал тийм байсан байхгүй юу. Тэгээ 1500 бүх төрлийн дэвсгэртүүд байгаад орсон газраа нэг төлөө явчих боломжтой. Одоо бол би ямар ч хэлбэрээр бэлэн мөнгө бол авч явахаа боллоо. Тэгээ энэ дотор гэхдээ ингээд нөгөө өөрийнхөө хийж байгаа за бусад компаниудын Монголд үзүүлж байгаа хитвч бүтээгдэхүүнүүдийг ч гэсэн ингээ харахаар миний энэ хитвчэнд одоо ингээ байгаа бүх зүйлүүд маань байна уу гэвэл бас одоохондоо болоогүй байгаа байхгүй. Тэгээ энэ маань ингээ байхгүй болол уцаа барайл яваад эхлэх юм бол би одоо сонгодог хэлбэрийн хитвчтэй болчлоо гэж бодоод тэр бүтээгдэхүүнийг ашиглаад явах байх л та. Яг өнөөдрийн байдлаар бол миний ингээ банкны картууд эртний үнэлэх за жолооны үнэлэх тэгээ зарим нэг нэрийн утас юм ч юм уу заавал байж таарад байгааг болохоор
арай л бүр нэг төгс хэлбэрлүүгээ очих болоогүй байна. Тэгтээ бол сайхан мөрөөдүүд байцгааж тэгээд бас л цаг хугацааны асуудал байхаа л гэж боддог. За ерөнхийдөө хитвч гэж сүүлийн үед их яриад байгаа wallet гэх тээ. Ер нь миний ойлгож байгаа шүү би буруу ярьж магадгүй. Биткойн анх 2011 онд үүсэн гарч ирж байсан. Биткойн дээр анх энэ wallet гэдэг нэршил гарч ирсэн. Wallet address хаяг гэж ярьдаг те. Төрөвчний хаяг гэдэг нэг юм 64 тэмдэгттэй юм хаяг байдаг те. Тэрнээс хойш ерөнхийдөө энэ финтек одоо бусад одоо уг нь бол e-банк ч юм уу мобайл банк гэж ярьдэн шүү дээ те. Бид нэр төлбөр тооцоо одоо банкны. Тэрнээс хойш одоо wallet хитвч гэдэг нэршил ер нь нэлээд модонд орчих юм уу гэж би бол хараад байгаа. Тэгэхдээ энэ дээр яг тийм хитвч яг тийм байна гэсэн яг тийм тодорхойлт бол мэдээж сонгодог юу нэм байна гэсэн тийм тодорхойлт бол байхгүй. Миний харж байгаагаар өнөөдрийн байдлаар манай энэ финтекүүдийн гаргаж ирж байгаа энэ applications wallet-ууд бол миний бодлоор wallet гэдэг нэршлээсээ илүү даваад одоо зээл авдаг, дэлгүүр ороод юм авчдаг, крипто валюта хянчдаг, хувьцаанд хөрөнгө оруулалт хийцдэг. Wallet гэдэг тэр нэрнээс бол аль эзэн халаа явцсан байгаа сүгтөрж байгаа та санал нэг. Танах аппликейшн шинжлэгдээд бас яг wallet сонгодог wallet маягийн функцтэй юм болж байгаа гэж бид болсон те. Тэр аппликейшн хийзээ яах вүлээ? За манай аппликейшн төрөн ган уяг захирал ерөнхийдөө танилцуулсан. Өнөөдрөөс ажиллаад эхэлсэн байна. Өнөөдрөөс ажиллаа эхэлсэн үү? Эхэлсэн тийм. Өнөөдөр нээлттэй хийж байгаа ерөнхийдөө. Тэгээд дотор нь бол харилцах данс байгаа, манай loyalty оноо байгаа. За хувьцааны дансууд байгаа, хувьцааны арилжаанд орж бол крипто валютын арилжаанд орж болно, зээл авч болно, хадгаламж нээж болно, тэтгэврийн сангаа хинж болно гэдэг юм уу. Дээр нь дэлгүүр ороод худалдаа авалт хийж болно. Маш олон болно. Нэг бүх одоо санхүү болон санхүүтэй холбоотойгоос гадна дэлгүүртэй холбоотой юмнуудыг нэг дор авч all in one гэж бид нэрлэдэг. Тэгвэл гар утсаа хаях хулгаад алдах юм бол одоо аларх нь байна да. Тэ цаг хэрэгтээс энийг хэлж болох уу? Яг нэг ийм юмыг бид нар сэтгэл зүйн хувьд хүлээж авах хэрэгтэй юм болоо гэж бодоод байгаа. Юу бид нар санхүүгийн үйлчилгээг интернет гар утас технологиор дамжуулж хүргэх тухай яриад байгаа. Одоо бид нар шал өөрөөр ярьж эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Юу гэвэл ерөөсөө санхүүгийн үйлчилгээг тэгж л авдаг. Ямар нэгэн салбар дээр очих тухай ойлголт бол тэгж авч болохгүй тийм тохиолдол хэрвээ үүсдэг юм бол хаа нэгэн газар очдог байх ёстой гэсэн эсэргээрээ. Түүнээс банкн дээр очдог. Тэгээд банк тэрэнд гар утсаараа үйлчилгээ авах боломж олгодог биш. Тийм үндсэн сууг нь дижитал. Батлаг захирлаа Union Pay International дээр яг энэ wallet гэдэг тийм юу байгаа юу? Бүтээгдэхүүн. Тэрийг нь одоо бид нар хэрэглэж болох уу? Яаж хэрэглэх вэ? Одоо Union Pay-гийн карттай хүмүүс. За яг түрүүн хэлсэнчлэн түрүүний асуултанд тэгэхээр болох. Яг миний хувийн бодол бол яг мөнх чаргал захиралтай санал нэг ба. Яг энэ төрөвч бодтой энэ төрөвчөнд байдаг бүх юм тэр цахим wallet төрөвчөнд агуулгадж яг энэ сонгодог утгаараа төрөвч гэж цахим төрөвч гэж нэрлэгдэх баг. Монголд бол одоо яг их эрхлэлтийн хөгжлийнхөө эхний шатанд явж байгаа гэж харж байгаа. Union Pay-гийн хувьд түрүү хэлсэн тэр QR стандарт, QR төлбөр тооцоо гэдэг энэ дээр аппликейшн wallet гэхээс илүү Union Pay application гэдэг нэртэй аппликейшн хятад, Хонконг, Макаод одоогоор нэвтэрсэн байгаа. Яг Union Pay-гийн хийсэн аппликейшн одоо нэг 100 гаруй сая хэрэглэгчтэй болсон. Бусад улсад Union Pay International байгууллага гишүүн банкуд байгууллагуудтайгаа хамтарч энийг нэвтрүүлж байгаа. Одоо чинь банкны мобайл банкны аппликейшн дотор энэ нөгөө Union Pay QR төлбөр тооцоог оруулж өгч гүйлгээ хийж байгаа гэсэн үг. Хятад, Хонконг, Макаод бол хятадын банкуд өөрсдөө сая өөрийнхөө банкны аппликейшндаа нэмж оруулж байгаагаас гадна Union Pay-гийн өөрийнх нь аппликейшн гэдэг тустай байгаа. Тэн дээр хятадын банкны Union Pay карта оруулаад тэгээд QR-аар төлбөр тооцоодог. Эрхмээ захирал энэ wallet дээр ямар бодолтой байдаг вэ? Яг нөгөө технологийн чиглэлийн хүн болохоор яг нөгөө wallet маань нөгөө өөрөө төрөвчөнд авч явдаг тийм нөгөө карт мартс бол бэлэн мөнгө ч юм уу заас. Тэр утгаараа нөгөө криптогоос их гарч ирсэн үг юм болоо гэж харсан л да. Decentralized буюу банк болохоор зэрэг дансыг дээр нь өөр дээрээ болохоор ингээд мөнгөний хадгалж байгаа тийм. Тэнгүүд крипто болохоор зэрэг
өөрөө тэр нөгөө баланс буюу нөгөө мөнгөө крипто байдлаар өөр төр авч авдаг учраас wallet гэдэг үг гараад ирсэн. Тэгээд модонд орцсон үг юм болоо гэж ойлгосон шүү дээ. За энэ асуултыг би та бүхэн тавья. Манай энэ үзэж байгаа залуучуудаас бас аягүй чухал асуулт ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр финтекээ яваад идэг. Тэгсэн нөгөө талдаа энэ ч нөгөө хувь хүний нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, сайбер атак гэдэг том асуудал байдаг. Энэ тал дээр та тэр хамгаалт эрсдлээ яаж хааж байгаа юм бэ? Хэр бэлэн юм бэ гэдэг зүйл байна. Дээрээс нь энэтэй бас холбоотой асуудал нь олон улсын байгууллагуудаас финтек нь одоо санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болцгүй. Ялангуяа крипто валют гээ те ингэж хилээд байдаг. Энэ тал дээр та бүхний санал бодол гэдэг асуулт байна. Бас аягүй чухал асуулт байна. Grapsity, Most гэдэг Most Fintech гэдэг энэ компаниуд бол ерөнхийдөө өнөөдөр манай Монгол улсын банк төлбөр тооцооны салбарын мэдээллийн технологийн хөгжлийн нүүрсээрээ болоод явж байгаагийн хувьд бид нар бол өөрсдөө мэрэгжлийн энэ дээр одоо их анхаарал тавьдаг, энэгээр ер нь угаасаа болохгүй гэдэг анханасаа мэддэг манай Монголын аржины банкны түүх бид нартай холбоотой ингэж яваад ирсэн. Гэхдээ л эрсдэл асар их байна. Тэгэхээр энэ эрсдлээс хамгаалах тухай асуудал бол ер нь нийтэд нь тийм стандарт гаргаад аудит хийгээд тэгээд тодорхой лиценз олгодог тийм хэлбэрлүү бид нар удахгүй орох бах. Монгол улс угаасаа орохоос аргагүй. Олон улсын шаардлага ч байна тийм баг тий. Тэнд тодорхой шаардлага байгаа. Тэрийг дагаж бүрддэг болохоос аргагүй. Mobicom Candy-гийн үед бас хүн болгоны утасны дугаар identity болцсон бүх мэдээлэл хадгалагдж байдаг. Тэгээд би бол хувьдаа мэддэг тэр хувийн нууцлыг хадгалдаг одоо хамгийн одоо алдартай гэж бид болсон дээр мэдээлэл авъя гэхэд баг өөртөө шахав өгдөггүйгээд. Тэгэхээр та хэд энэ дээр бас энэ мэдээллийн аюулгүй байдал яаж хангаж байгаа вэ? Энэ стандартыг авч амжсан уу? Яг энэ харин айгүй эмзэг асуудал байхгүй юу? Яг тухайн байгууллагад өөр цугласан датаг бол ямар ч гэсэн боловсруулаад анализ хийдэг. Бусдад дамжуулах тухайд бол одоогор яг хууль эрх зүйн орчин бол бас сайн бүрэлдээгүй байгаа. Хэдийгээр ингээд төлбөр тооцооны хэрэгсэл дундын платформ юм шиг боловч бусад байгууллагатай эсвэл нөгөө хэрэглэгчтэйгээ харилцах үед нь бол бид нар тодорхой төвшөнд хэрэглэгчийн мэдээллийг нууцлж явуулдаг. Яг тэгтээ бас нөгөө талдаа технологийн давуу тал чинь хэрэглэгчийн хийж байгаа хэрэглээ бүрийн харьцсан одоо харилцаа бүрийн ороод гарсан газар болгоныг нь бол ойлгоцсон байгаа шүү дээ. Өөрөө бол хэрэглэгч ухамсарлаж байгаа. Тэгтээ би хийгээгүй гэхийн одоо аргагүй болтол тийм ээ. Эсвэл би энийг үнэхээр хийсэн юм аа, тэнд ингэсэн юм аа гэд яриад ах шаардлагагүй болтол энэ технологи гэдэг чинь хэрэглэгчийг өөрийн таньж мэдчихээд байгаа байхгүй юу? Өөрөөр нь ямар нэг батлуулах бусдаар батлуулах шаардлага байхгүй одоо ш тийм. Тэр нэг талаасаа хэрэглэгч өөрөө аягүй сайн ухамсарлах хэрэгтэй. Бид хоёр хоорондоо ямар нэг гүйлгээ хийлээ, эсвэл санхүүгийн үйлчилгээ хийлээ гэдэг юм бол бид хоёр хоорондоо бол ямар нэг байдлаар мэдээлэл бол дамжиж байгаа гэдгийг ойлгоно. Энэ мэдээлэл дараагийн үнд бол очихгүй байх бүх үндслийг нь бол бид нар системээр болон хуулиар хамгаалж өгч байгаа. Ялангуяа бид нар сая энэ тусгай зөвшөөрөл авахтай холбоотойгоор Монгол банкнаас маш өндөр шаардлагуудыг тавьсан байна. Мэдээллийн системийн аюулгүй байдал болон тасралтгүй наадвартай ажиллагаагаа хэрхэн хангах вэ гэдэг дээр яг тэр шаардлагыг бид нар хангасан байдлаар системээ хөгжүүлээд дээрээс нь олон улсын мэдээллийн технологийн аюулгүй байдал дээр ингээ анализ хийгээд ISO стандартаа олгодог байгууллагаар системээ хянуулаад сертификатыг авчихсан байж байгаа. Тэгээд дотоод үйл ажиллагаа процессороо системээрээ за тэгээд хуулиар журмаар бүх талаас нь хэрэглэгчийн одоо эмзэг гэж нэрлэгдэж байгаа тэр мэдээллүүдийг бид нар хадгалж байгаа. Ганц зөр захирал байгууллага дээр энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа? За ерөөхдөө манай өмнөх хүмүүс хариулчлаа тий. Би энэ дээр нэмээд хэлэхэд зүгээр харилцагч талаасаа миний нэг ажигласан юм юу вэ гэхлээр өөрсдийн нөгөө пин код байд юм уу, нэвтрэх нэр, юзернейм те. Эннийхээ нууцлалыг маш сайн хадгалж байх хэрэгтэй болов. Захим гарын үсгтээ бол захим гарын үсгөө бас маш сайн хамгаалж хэрэгтэй болов гэж юу нь бол бодож байна. Манай харилцагч нар ер нь нэлээд тэр тал дээр сул хаан харагддаг ер нь. Төлбөр тооцооны олон улсын том байгууллагын үед энэ асуудал та хэдээс салдгүй болов гэж бодож байна. Мэдээж том ажил хийдэг баг. Батлыг захирал бидэрт зориулж одоо та энэ тал дээр зөвлөгөө өгч. Яг яах вэ? Түрүүн хэлсэн нэг олон улсын төлбөр тооцооны стандарт гэдэг EMV стандарт гэдэг энэ стандартын дагуу одоо энэ олон улсын төлбөрийн картын төлбөр тооцооны байгууллагууд төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа.
энэ чип карт, EMV чип, EMV QR код стандарт гэдэг нь өөрөө өндөр нууцтай tokenized гүйлгээ явж байгаа. Тэгэхээр энэ стандартын дагуу мөн байгууллага, картын байгууллага болгон өөрийн эрсдлийн менежмент, харилцагчийн гомдол маргаан шийдвэрлэх систем явж байгаа. Энүүгээр хамгаалагдаж ажиллаж байгаа. Мөн түрүүн хэлсэн нөгөө WeChat Alipay-ийн хувьд өнөөдөр ямар байдалтай байгаа талаар бас мэдээлэл өгвөл зүгээр юм л гэж. Өнөөдрийн байдлаар яг энэ WeChat Alipay-ийн QR төлбөр тооцоо нь бас тийм эрсдэл агуулсан байна гэж үзэж байгаа. Яг тийм олон улсын стандарт биш. Тийм учраас Хятадын төв банк санхүүгийн зохицуулах байгууллагуудаас журам гаргаад одоо мөрдүүлж ажиллаж эхэлж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энэ журмын дагуу яг энэ Alipay WeChat-аар хийж байгаа гүйлгэнд тодорхой нэг удаагийн гүйлгээний лимит тавих одоо ингээл өндөр дүнтэй гүйлгэх боломжгүй болно гэсэн. Мөн эхний ээлжинд Хятад дотроо UnionPay-гийн сүлжээгээр энэ гүйлгээ явах хэрэгтэй гэдэг журам гарцсан одоо ажил нь эхлэв явж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө WeChat Alipay, UnionPay ингээм хамтарч ажиллах эхлэл тавигдсан одоо ингээм хамтдаа тэр EMV стандартын QR төлбөр тооцоог хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэж тийм мэдээлэлтэй байна. За баярлалаа. Манай цаг дууссан юм байна. Эрхмээ захирал товчхон та хэлээ. Нууцлаа хэлгүй байдал дээр. Яг нөгөө чухал асуудал хүндлээ л дээ. Нөгөө онлайн ертөнцид ерөөдөө хоёр тал болсон байдаг юм уу те? Хоёр туйл. Нэгдүгээр туйл маань болохоор нэг туйл маань болохоор яг нөгөө технологийн Facebook ч юм уу Google ч юм уу компаниуд нөгөө хувь хэрэглэж мөшгөж байгаа гэж үздэг. Захин уулмөр гэж ярьдаг те. Ямар сайт руу орсон, яасан ийсэн, ямар кинонд дуртай, юу хэрэглэдэг. Тэр утгаар нөгөө нэг хүнийг нөгөө тэрийг хувь хүний мэдээлэл учраас тэр маань нөгөө нууц авах хэрэгтэй гэдэг хэрэглэгчд байдаг. Тийм хэрэглэгчд зориулсан бас үйлчлэгнүүд бас их гараад ирсэн байлээ л дээ. Одоо чинь Google-тэй адилхан одоо нэг DuckDuckGo илүү тийм ингээ хайлтын систем гараад ирсэн. Тэр бол амлаж байгаа тийм. Таны одоо чинь захин уулмөр буюу таны хайсан үг мөгийг бид нэр одоо тэмдэглэж авдаг. Google болон нөгөө бусад компаниудыг бол одоо хэрэглэгч нар маш их харддаг гэх юм уу. Хүмүүс яг ярьдаг л та би нэг ийм кинон дээр ингээд арцсан чинь яг энэний сурчлага надад харуулад байна энэ ямар амар юм бэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ мань болохоор зэрэг яг бас маргаантай л асуудал л та. За баярлалаа. Манай цаг дууссан байна. Тэгээд би товчхон дүгнэлт финтекийн дайрал гэдэг сэдвийг хөндлөө. Бид нар сая ингээд бүх мэргэжлийн оролцогч нар байна. Технологийн компаниуд, телеком операторууд, дээрээс нь энэ банк санхүүгийн байгууллагын ингээд байж байна. Тэгээд товч дүгнэхэд бидэрт энэ дид бүтцэн аль хэдийн байгаа юм байна. Тэгээд дэлхийгээс бид нар энэ технологийн хөгжлөөс нэг хол хоцроогүй юм байна. Дид бүтцэн бүгдээрээ байна. Тодорхой хэмжээний хэрэглээ бидэрт ингээд дадаад эхэлсэн байна. Магадгүй хамгийн гол асуудал нь хүн буюу бид нар өөрсдөө илүү ухаалаг, илүү хариуцлагатайгаар энэ финтекийнхаа үйлчлэгийг энэ операторудаас үйлчлэгч байгууллагаас авах юм байна. Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө улам их мэдээлэл авъя. Хариуцлагатай хэрэглэе гэх юм уу те. Хариуцлагатай ухаалаг хэрэглээг улам хэвшүүлье гэж уриалъя. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа.